За миний шинэ бичлэг тавтай морил энэ удаагийн бичлэгээрээ би өөрийнхөө сэвхний асуудлыг хэрхэн өөрийнхөө хэмжээнд тодорхой түвшинд шийдэж чадсан бэ гэдэг талаараа хуваалцъя гэж бодож байна. Би өөрийгөө бас сэвхний асуудал дээр тодорхой хэмжээний мэрэгжилтэн болтлоо л баг янз бүрийн бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг хэрэглэж сэвхний талаар судалсан гэж бодож байна. Яагаад гэх юм бол би бүр 6-7 настай байхаасаа эхлээд сэвхтэж эхэлсэн. Тэгээ тэрнээс хойш өнөөдрийг хүртэл гэдэг чинь бараг 10-20 хэдэн жилийн хугацаанд ер нь бол сэвхний төлөө сэвхээ арилгахын тулд ямар нэг бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглэж явсан байгаа хгүй юу. Тэгэхээр өнгөрсөн хугацааны өөрийнхөө туршлага дээр үндэслээд нэмээд би одоо яг юу хэрэглээд яаж өөрийнхөө сэвхний асуудлыг шийдэж чадсан байгаа вэ гэдгээ хуваалцъя гэж бодож байна. Нэг сонирхолтой юм байгаа нь юу вэ гэхээр би айгүй үнэтэй бүтээгдэхүүн үйлчлэгээнд ороод сэвхнийхээ асуудлыг бүрэн шийдэж чадаагүй ч гэсэн одоогоор бол би тодорхой хэмжээний айгүй бага өртөгтэй маш бага зардлаар өөрийнхөө сэвхний асуудлыг шийдээд сурчсан байгаа. Тийм болохоор магадгүй сэвхний асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байгаа. Эсвэл сэвхнээсээ болоод айгүй их мөнгө төгрөг зарцуулдаг хүн байх юм бол миний энэ хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдийг эсвэл аргыг хэрэглэж үзээрэй. Тэгээд хэрвээ нөлөө байх юм бол ингэж хямдхан өртгөөр өөрийнхөө сэвхний асуудлыг шийдэрэй гэдгээ хуваалцах үндсэн дээр энэхүү бичлэгийг хийж байна. За дахиад бүхнийг ухраагаад буюу яаж сэвхтэй болсноо мэдсэн бэ гэдэг үеэсээ эхлэе. Уул нь бол би бүр жоохон бахта өөрийгөө хацар дээрээ мингтэй гэж боддог байсан. Ердөөсөө сэвх гэдэг үгийг мэддэггүй байсан. Гэтэл нэг 100 наад маар манай гэрийнхэн бөөндөө хонь гаргачаад хорхог хийгээд идчихсэн байхгүй юу. Тэгээ би яг чулуу бариад байжсэн сандын. Тэгсэн чинь манай хамаатны ах над дээр ирснээ "Хүярка айлуу нүрий чи харъя да" гэд. Тэгээд ингээд нүрээ харуулсан чинь энэ чи юу юм уу ингээд надаас тэгснээл тэр хавьд байсан бүх хамаатны том хүмүүсийг дуудаал аль энэ хүүхдийн нүрийг хатганаар хардаа ийм амар болчиж энийг яана гэж мэгэл яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр би чинь тухайн үед 6-7 гэдэг чи айгүй жоохон хүүхд байгаа штэ ийм намхан. Тэгээд надаас том хүмүүс чинь бүгдээрээ надаас өндөр ингээд намайг тойроо зогсцооцсон ингээд би дээшээ харангуут 10 хэдэн нүд миний өдөөс харжсаныг би санаад байдаг байхгүй юу. Тэгснээ ингээд бөөндөө ярилцаал энийг яана гэж мэгэл тэгэнгүүт би шууд нэг юм өөрийгөө хайр гаригийн хүн юм шиг эсвэл би нэг бусдад байхгүй юм надаа байдаг. Би нэг гаж хүн юм шиг нэг тийм мэдрэмж надаа төрөөд тэгээ за ер нь л энэ сэвх гэдэг юмыг арилгахгүй бол би айгүй царай муутай хүн юм байна. Сэвхтэй байх нь айгүй муухай юм байна гэдэг ойлголт надад суудсан. Энэ цагаас эхлээд ер нь бол сэвх миний хувьд амар эмзэг сэдв болж эхэлсэн байхгүй юу. Тэгээд би бүр 6-7 настай байснаасаа хойш ер нь уншиж сураал ингээд сэвхээ арилгах арга замыг судалж эхэлсэн. Хамгийн инээдтэй нь юу юм гэхэлэр намайг жоохон байхад ингээд зар сонин гэд гардаг байсан. Тэр зар сонин дээр болохоор ингээд сэвхний бүтээгдэхүүн зарна эсвэл сэвхний лазер хиймийн гэсэн гоо сайхны салооны зарууд байдаг гэсэн аахгүй. Тэгэнгүүт тэрнийг ээжтэй байрч очивол ээжээ таны дугаар руу залгаад ийм жоохон над шиг 7-8 настай хүүхдэд лазер хийх үү эсвэл ийм 7-8 настай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байна уу асууад үг гэж хэлдэг. Тэгэнгүүт ээж уцастаа л асуунгууд нөгөө хүмүүс нь мэдээж ийм жоохон хүүхдэд лазер хийхгүй ядаж 18 хүрэгжиж арьсанд нь ийм хүчтэй юм хэрэгэл энтер гэл тэгнэ. Тэгэнгүүт ингээд би жоохон сэтгэлээр унаал. За 18 хүрж ижил би ер нь арьсандаа хүрж болох юм байна. Тэр болтол ингээл явж байхаас тэгэхээр хурдан нүрээ будаж болдог болох юмсан л гэд бас мөрөөддөг байсан. Тэгээд ашгүй өсвөр наснд нүрээ будах боломжтой болоод тэгээд амар зузаан кремээр би бүр баг өөд арагч шиг кремээр нүрээ будчихдаг байсан. Тэгэнгүүт нөгөө хөөрхий арьсман тухайн үед яаж амьсгалдаг байсан юм байгаа бүү мэд. Яагаад тэгж буддаг байсан гэхээр дахиад жоохон бахад өчи сэвхтэй гэл 10 жил тахаа шоолж моглоод идэг гэсэн аахгүй. Тэгэнгүүт нөгөө эмзэг сэдвээр хөндөд ахаар чинь тэрнийгээ нуухын тулд албаар юм зузаан крем төрчихдөг байсан. Тэгж явж байгаад ашгүй би 16 настайдаа 10 жилээ төгсөөд тэгээд их сургуулийн 1-р курст орсон аахгүй юу. Тэгэл би яг энэ цагаас хойш ер нь өөрийнхөө арьсан дээр янз бүрийн туршилтуудыг хийж эхэлсэн. За хэрэгжилжсэн бүтээгдэхүүн болгоноо дурдах юм бол бараг өнөөдөр дуусахгүй байх. Тийм учраас би зүгээр өөрт хамгийн таалагдаагүй хитэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон хамгийн таалагдсан хэдийгээ яриа гэж бодож байна. За миний хувьд гэх юм бол гоо сайхны бүх төрлийн лазерын үйлчилгээ эсвэл сэвх арилгахтай холбоотой бүх юмнуудыг туршиж үзсэн. Дээрээс нь серум, тос юу эдийн те бүхэл төрлийн сэвхтэй холбоотой тоснуудыг хэрэглэж үзсэн гэж би бол бодож байна. За тэгээд тэр дундаасаа надад таалагдаагүйгээсээ эхлээд ярив. За бүтээгдэхүүнүүдийн хувьд яг бүр энэ өстой муухай байсан шүү бити хэрэглээрэ гэдэг юм бол байгаагүй.
Яагаад гэхээр яг уу би мөнгөө л бүтээгдэхүүндээ үрснээс биш тухайн сэвх харилцаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр миний нүүрэнд үүссэн одоо сүрэг талч гэдэг юм уу тий харшламтгай болсон эсвэл надад ийм сорив үлдээсэн гэсэн бүтээгдэхүүн байгаагүй учраас би тэдрийг яриахаа болчих зүгээр л тэд нар мөнгөний гарц байсан. Гэхдээ би ярмаар байгаа хідэн үйлчилгээ байна. Яагаад гэвэл энэ үйлчилгээнүүд миний мөнгийг гарддахаас гадна миний арсыг айгүй муухай болгосон учраас би хүмүүсийг ч гэсэн энэ үйлчилгээнд битгий ороосой гэж бодсон одоо энэ үйлчлэгээний талаар бүр албаар ярмаар байна. За тэрний хамгийн ихнийх нь юу вэ гэхэлэр нэг CO2 гэдэг үйлчилгээ байсан. Энэ зөвхөн надад ингэж таарсан уу эсвэл угаасаа бүх хүмүүст тэгж таардаг юм уу? Би яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сэвх нөхцөлд арилгадаг гэд нэг CO2 гэд дөрвөлжин лазер ингээ нүүрэн дээр явдаг тийм лазерын төрөл байдаг юм байлээ. Тэрнийг би нүүрэндээ хийлгэж үзсэн. Тэгээд намайг хийлгэж дууссаны дараа нүүрэндээ бити ус хүргээрээ 3 хоног ус хүргэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдээж зааврынхаа дагуу 3 хоног огт ус хүргээгүй. Гэтэл хамгийн инээдтэй нь тэр лазер хийнгүүт ингээд дөрвөлжин гэм бор товнууд үлдчихэж байгаа байхгүй юу? Тэр товнууд нь бараг сар болсон ч гэсэн арилаагүй заяа. Тэгэнгүүт миний нүүр ингээд цагаан арьстай зөвхөн сэвхтэй байсан чинь нэмээд сэвхэн дээр үед дахиад ийм бор өнгийн арьснуудтай болчих байгаа байхгүй. Тэгээ тэр бор нь хамгийн нийтдээ ингээд эндээ дөрвөлчин заяа. Тэгээ нэг харангууд ингээд холцруулцсан юм шиг, нэг харангууд ингээд борлцсон юм шиг. Гэхдээ жигд биш ингээд дандаа дөрвөлчнөөрөө борлцсон. Тэгээд салондоо хэлсэн чинь чи усал хүргэсэн байна. Тэрнээс биш наад тавчин унах ёстой гэд байсан. Тэгээ би энэ асуудлаа одоо яаж шийдэх юм бол тоо гэж бодож байгаа. Ер нь арьсныхаа 1-2 давхаргыг хуулж ийж тэ арьсаа гуйжуулж ийж энэ асуудлыг шийдэх юм байна гэд арьс гуйжуулах үйлчилгээнд дараанд орж ийж тэр одоо борлсон харлсан тавнуудыг авсан. Тэгэхээр би энэ CO2 гэдэг үйлчилгээнд бол битгий ороорой гэх юм бас хаашаа тий. Ер нь бол маш болгоомжтой байгаарэ гэж хэлмээр байна. За хоёр дахь үйлчилгээ гэх юм бол хизээж одоо минг авдаг лазераар нүүрнийхээ сэвхийг битгий ахуулаарэ гэж хэлмээр байна. Би бас нэг гоо сайхны салонд очиод тэгсэн чинь тухайн өөрийгөө надад эмчил гэж танилцуулж байгаа шүү дээ. Тэгсний гоо сайхны эмч гэсэн хэрнээ надад чиний наад сэвхнүүдийг чинь минг авдаг лазераар ингээд түлээ нэг ширхгээр навчвал гоё болчих юм байна штэ гэд тэгсэн. Тэгэхээр нь би минг авах юм бол сорив үлдэх юм биш үү гэд тэгсэн чинь үгүй наадах чинь соривгүй гоё идэх чинь жижигхэн цэгнүүд юм чинь гэд тэгсэн. Тэгэхээр нь би эмч хэлж байгаа юм чинь гэд дагаад яг уу тэр лазерыг хийлгсэн л дээ. Тэгсэн чинь яг л нөгөө нэг минг авахаар ингээд нэг нүхтэй сорвнууд үлдчихдэг штэ тий. Яг тийм болсон миний арьс ингээд тэгшгэн байсан болвол тэр лазерыг хийлгэсний дараагаар сэвх байхгүй гэхдээ баахан юм сорвтой нүхтэй болоод үлдсэн заяо. Тэгээ би тэрнээс хойш дахиад энэ арьсаа ингээд жигдлэхийн тулд зөндөө удаа green peel meal гэсэн одоо арьс ингээд гуйжуулдаг тийм үйлчлэгэнд орсон. Тэм болохоор ийм минг авдаг лазераар битгий сэвхээ ахуулаарай гэж хэлмээр байна. Тэгээ би энэ имлэгт бол тэгээ энэ эмчүүд бол үнэхээр гомддгоо. Миний арьсаар борл үнэхээр тоглосон. За энэ хоёр лазерын үйлчилгээ бол хамгийн одоо битгий хэрэглээрэй гэж хэлэхүйц үйлчилгээнүүд байсан. За энээс гадна би picosecond гэдэг лазерт орж исэн юм байна. IPL гэж бас нэг юмд орж исэн. Тэгээд юу нь мэддэхгүй нэг улаан өнгийн юм л ингэж яваад байдаг. Ер нь зөндөө олон төрлийн лазерт орж исэн. Одоо заримийнх нь одоо бүтэн нэрийг нь ч мартчихэж. За тиймэрдүү ингээд лазеруудад орсон үр дүн бол байгаагүй. Гэхдээ тэд нь миний арьсыг түрүүн хэлсэн энэ хоёр үйлчилгээ шиг бол үнэхээр муухай болгоогүй учраас яг уу тэр болгоныг нь дүрдэхгүй орхичиг. Гэхдээ би бол хизээч сэвхээ арилгахын тулд лазерт ороорой гэж бол зөвлөхгүй. Лазер бол урт хугацааны шийдэл бол биш юм байлээ. За хизээч битгий хэрэглээрэй гэсэн үйлчилгээ нь бол ийм хоёр төрлийн лазер байна. Харин надад бүр үнэхээр сайн үр дүн өгсөн тэр бүтээгдэхүүнүүдийнхээ талаар одоо яриа. За би угаасаа ингээд сэвх гэдэг чинь миний хувьд асуудал. Тэгээд намайг угаасаа харсан хүн болгон сэвхтэй гэдэг нь тодорхой байгаа шүү дээ жоохон бахад. Тийм болохоор намайг нэг 17-8 байсан шиг санагдаж байна. Би яг оюутан байсан. Тэгсэн чинь манай хамаатны ихч нэг хятадаас цайруулдаг нүүрний ком гэдэг юм надад авчирч өгөөд тэгээ би тэрийг нь түрхэж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь миний сэвх бүр үнэхээр арилсан. Тэр бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн чинь ингээ нүүр бүр цав цагаан болчт юм байлээ. Сэвх бүр ингээд 100% арилсан гэхгүй чи яг нэг 90% тай бол арилсан. Гэхдээ нэг сөрөг үр дагавар нь юу юм гэхээр сэвх арилгахаас гадна тэр нь бүтээгдэхүүн нь бол ингээ нүрийг бүр тэр чигт ингээ цав цагаан бүр ингээ хувхай цагаан гэж ярьдаг штэ тий. Тийм болгочт юм байлээ. Тэгээд нүүрний арсыг бас аягүй сонирн болгоцсон. Батг гараад хүн чинь жоохон шахангууд ингээд яг жоохон цус гараад алга болчдөг штэ тий. Тэгэнгүүт тэр бүтээгдэхүүнийг хэрглэж явах явцад ингээд
батгандаа баг хүрээгүй хахад батг нь өөрөө ингээд гарч ирээл тэгснээ ингээд айгүй их цус гараад идэг. Цус нь айгүй сонио шингэхэн болцсон байсан. Тэгээд дээрээс нь ингээд нүүр цав цагаан тэгснээ хүзүү ингээд айгүй сонио харч юм шиг борч юм шиг өнгөтэй. Тэгэнгүүт ингээд шал өөр хоёр өнгө харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр бүтээгдэхүүн бодвол ингээд хитрхи их нүрийг цагааруулдаг. Дээрээс нь арсыг жоохон гимтээсэн юм шиг надад санагдаад идэв. Тэгээд тийм бүтээгдэхүүн байсан учраас би нэг 2 сарын турш надад өгсөн комиг нь дуусгаал дахиж бол аваагүй. Гэхдээ сэвх арилгахын тухайд бол тэр үнэхээр сайн бүтээгдэхүүн байсан. За тэрний дараагаар миний хэрэгжилж исэн юм нь юу юм бэ гэхлээр би 1-р сургуулийн урд Perfect гээд гоо сайхны имлэг өгдөг шүү дээ. Оюун эмчи. Тэр имлэг дээр би бас яг оюутан байхдаа очиж исэн. Гэдэг чинь нэг 17-8 л бас байсан юм байна. За тэгээд тухайн үед очичоод ингээд надад ийм сэвхний асуудал байна. Би энийг яах вэ гэдгсэн чинь тэднийд болохоор яг химийн гаралтай арсны өнгөн давхаргын одоо 1-2 давхаргыг нь хуулдаг тийм пилинг үйлчилгээ байсан. Тэгээ надад болохоор арсныхаа ингээд 1-2 давхаргыг тэр гуйжуулагчаар гуйжуулаад авчих. Тэгэнгүүт арс чинь айгүй гоё юм шин арс гарч ирэн. Тэгээ тэрнийгээ төлжиж явах явцад нь манайд ийм витамин С-тэй Америкийн бүтээгдэхүүн байгаа энийг хэрэглээд үзээрэй гэж хэлсэн. Тэгэнгүүт би шууд тэр үйлчилгээнд нь ч ороод бүтээгдэхүүнүүдийг нь ч аваад хэрэглэж үзсэн. Гол нь тэр бүтээгдэхүүн айгүй үнэтэй байсан учраас би үргэлжлүүлж хэрэглэж чадаагүй. Тухайн үед чинь одоо би яг үнийн санаад байдаг байхгүй 560 мянга гэх би ээж аваа хоёроос мөнгө авч ирсэн. Гэтэл тухайн үед монголчуудын дундаж цайлан бараг 500 мянга орчим л байсан байх гэд би бол тааж байна. Тэгэхээр тийм үнэтэй бүтээгдэхүүнийг би сар болгон аваад хэрэглээд чадахгүй шүү дээ. Тийм учраас яг тодорхой хэмжээнд богино хугацаанд бол тэр гуйжуулагчаар нүрээ гуйжуулуулаад тэгээд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд бол айгүй гоё ингээд арс төлжөөд ингээд цоо шин ингээд булбраа цагаан арс бас гарч ирчихсэн сэвхгүй. Тэгээ тэр бол гоё бүтээгдэхүүн байсан. Гэтэ тэр арс гуйжуулдаг бодис нь айгүй сонио. Ийм нэг цэнхэр чимшиг, ногоон чимшиг өнгөтэй бодис миний нүүрэн дээр түрхээд тэгээд тэр нь бараг нэг 2-3 хоног миний нүүрэн дээр байсан аахгүй. Тэгэнгүүт миний арс яг өөрийнхөө арсаар харагдахгүй миний нүүр цэнхэрл байгаад байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би гэрээс бол огт гарч чадаагүй. Тэгээд аяандаа нэг 4-5 дахь хоногоосоо тэр бүх юмнууд нь хуулраад ингээд шинэ арс гараад ирдэг юм байлээ. Тийм болохоор яг тэр үедээ арсандаа нарны тусаа аюу сайн түрхэж арчлаад дээрээс нь бүтээгдэхүүнээ хэрэглэхэд болно гэд тэгжсэн. За тэгээд энэ үйлчлэгээнд ороод бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд би бас хэдэн сар аюу гоё арстай явсан юм а. Тэгэнгүүт дахиад 100 болонгууд чинь нөгөө сэвхнүүд чинь бүр тод болоо гараад ирчихэж байгаа юм чинь. Тэгээд яг энэ үйлчлэгээ болон бүтээгдэхүүн үнэтэй байсан учраас тодорхой хугацаанд бол шийдэл болж чадсан. Гэхдээ дахиад урт хугацааны шийдэл бол болж чадаагүй. За ийм нэг бүтээгдэхүүн байна. За энэний дараагаар надад хамгийн их таалагдсан одоо миний сэвхийг бүдгэрүүлж чадсан. За бүдгэрүүлж чадсан гэж яриад байгаа шүү дээ. Яагаад гэвэл хизээч миний сэвх бүрэн арилаагүй учраас. За тэгээ бүдгэрүүлж чадсан үйлчлэгээ нь юу байсан юм бэ гэхлээр Green Peel гэдэг үйлчлэгээ байна. Тэр нь болохоор байгалийн гаралтай одоо ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр нүүрний арсыг яг түрүүнийх шиг ингэж хуулж авдаг үйлчлэгээ байгаад байгаа байхгүй юу? Би энэ үйлчлэгийг болохоор яг хаан хэл сутхны нэг давхарч байдаг байлгүй дээ. Brilliance гэх салон дээр очиж хийлгэжсэн. Тэгэнгүүт тэр салон нь Green Peel хийдэг. Дээрээс нь өөрөөсөө Германаас бас юм гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг салон байдаг. Тэгэнгүүт тэр салон бас өөрөөсөө яг юм нэг цэвэр витамин С зардаг юм байлээ л дээ. Тэгээ манай тэр гоо сайханч надаа Green Peel хийчингүүтлээ. Чи одоо ингэ сэвхээ бүдгэрүүлэхийн тулд витамин С л хэрэгэл. Витамин С л ер нь бол одоо ингэ сэвхийг одоо бүдгэрүүлж чадна. Бус нь бол бүдгэрүүлж чадах одоо хэмжээний тийм чадaltaй биш ээ гэж надад тайлбарлаж өгсөн байхгүй юу. Тэгээд би тэднийхээс одоо ийм жижигхэн хэмжээтэй витамин С-ний одоо цэвэр витамин С байт юм лээ. Бусад газрууд ч одоо серум гэл ийм нэг жоохон иймэрдүү том савлгаатай зараад байдаг шүү дээ. Тэднийх бол тийм биш. Яг ийм тариа шиг ийм жижигхэн юм байсан. Тэгээд тэрнийгээ бас яг нэг 10 хоногийн дотор л нэг нүүрэндээ хэрэглээд дуусгах хэрэгтэй ч үлээ. Тэгэхгүй бол ууршаад тэгээд бас цагаараад дуусчдаг гэд нэг тийм юм байсан. Тэгээд тэднийхээс тэр цэвэр витамин С-г нь аваад нүүрэндээ түрхсэн чинь нүүр нэрээ айгүй гоё болсон. Арс хуулраад дээрээс нь хууларсан арсан дээрээ тэр витамин С-гээ түрхчэнгүүд чинь шинээр гарч ирж байгаа арсных нь сэвх нь юрдөөсөө тодорохгүй бүдэг чигээрээ байгаад идэм билээ. Тэгээ би ер нь тэр Green Peel хийлгчээд витамин С хэрэглэснээс хойш ер нь витамин С л хүний нүүрэнд хамгийн сайн тохирдог одоо сэвхийг бүдгэрүүлж чаддаг бодис юм байна гэдэг ойлголтыг бол авсан. Тэгээ үргэлжлүүлээд би уул энэ газраасаа витамин С-гээ аваад хэрэглээд сэвхээ бүдгэрүүлээд яваад байх боломж надад байсан уу гэсэн байсан. Гэхдээ нэг шалтгаан нь энэ нь айгүй үнэтэй байсан. Тийм учраас би энэ витамин С-г тогтмол авч хэрэглэж чадаагүй. Харин энийг би юугаар орлуулж болох юм гэж бодоод өөр нэг иймэрдүү том савлгаатай серум маягийн витамин С-тэй одоо
гоо сахны бүтээгдэхүүнүүд байдаг штэ. Тийм юмнуудыг харин би хэрэглэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь надад бол тэд нар огт нөлөөлөхгүй байсан. Яагаад тэгэхээр яг тэр цэвэр витамин С-тэй харьцуулахад витамин С-ний хувь нь айгүй бага юм шиг байгаа юм тэр серумуудынх нь. Тийм учраас хэдийгээр би витамин С-ний серум гэж түрхэд байгаа боловч миний сэвхийг тэд нар бүдгэрүүлж чадахгүй байсан учраас надад бол энийг дахиад хэрэглэх шаардлагагүй юм байна гэж би бодсон. Тэгж явж байгаад би санамсаргүй байдлаар нэг солонгосоос гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг хүнээс повдер буюу одоо юм нунтаг витамин С байдгийг олж мэдсэн. Тэгээд тэрнийг яаж хэрэглэдэм бэ гэдээ асуусан чинь гарынхаа алган дээр ингээд жоохныг тусаачаад тэгээд тэрэн дээрээ нэмээд өөрийнхөө серумыг одоо заавал витамин С-тэй серум байх албагүй ямар ч хамаагүй серумыг тусаагаад нийлүүлээд тэгээд өөрийнхөө арьсан дээр түрхээд явцдаг гэдгсэн аахгүй юу. Тэгээд би угаасаа айгүй хямдхан үнэтэй байсан болохоор тэрнийг нь аваад эхний нэг хэдэн сар хэрэглээд үзсэн чинь нэрээ айгүй сайн үр дүн гарсан. Тэгээд тэрнээс хойш би одоо байнгын тасралтгүй энэ витамин С хэрэглэж байгаа. За гаднах савлгаа нь бол энэ байна. Би энийхээ зургийг оруулчих. Энийгээ задлаад үзэх юм бол дотор нь ийм юм байдаг. Би одоо энийгээ байнгын л хэрэглэдэг учраас хэд хэдээр нь аваад хадгалсан байдیں۔ Надад зөндөө шин байгаа. Энэ хуурай витамин С нь болохоор яг миний түрүүний хэлсэн шиг энэ жижигхэн цэвэр витамин С-тэй харьцуулах юм бол давуу тал нь юу вэ гэхээр өрдөөсөө агаарт одоо эсэлдээд энэ витамин С-нийхээ шинж чанарыг алддаггүй юм байлээ л дээ. Ягаад гэвэл нутаг хуурай юм чинь. Тийм учраас энийг айгүй олон сарын хугацаанд хэрэглэх боломжтой. Тэгээд дээрэс нь нэмээд урт хугацаанд тасалгааны температурт байгаа ч гэсэн энэ өрдөөсөө ингэж нунтаг нь одоо ингэж ууршиж алга болдог ч гэдэг юм уу те. Эсвэл сэвх бууруулах тийм бүдгэрүүлэх чадвараа алдна гэдэг юм бол энэ нь байдаггүй учраас надаа энэ нь хамгийн хямдхан зардалтай бөгөөд сэвхийг хамгийн сайн бүдгэрүүлж чадах одоо бүтээгдэхүүн юм байна гэдэг дүгнэлтэнд би бол хүрсэн. За тэгээд баахан сайн муу гэсэн янз бүрийн юмнууд ярьчлаа. Базаад нийтэнд нь дүгнээд хэлэх юм бол нэгдүгээр төрөлхийн сэвх гэдэг зүйл бол хизээж байхгүй болно, устдад жалга болно гэдэг юм бол байдаггүй юм бэлээ. Мэдээж одоо төрөлхийн гэдэг чинь миний генэнд, миний арьсны бүтцэнд одоо над дээр нар тусангууд цаанаасаа миний одоо арьснаас өөрөөсөө бор өнгийн ялгаруулдаг бодис байгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэр бодисыг би хизээч одоо устгаж алга болгож чадахгүй учраас би өөрийнхөө сэвхийг хизээч арилгаж чадахгүй гэсэн үг. Тэрийг бол би өнгөрсөн хугацаанд хамгийн сайн ойлголоо. За хоёрт нь ойлгосон зүйл гэх юм бол угаасаа ингэж алга болгож чадахгүй тий бүрэн арилгаж чадахгүй сэвхээ арилгах гал баахан мөнгө төгрөгөө үрхийнхээ оронд зүгээр хамгийн бүдэгхэн хэмжээнд нь яаж хадгалах вэ гэдэг аргаа л олох ёстой байна гэж бол ойлгосон. Тэрний хамгийн сайн одоо орц найрлага нь юу юм бэ гэхлээр витамин С байна. За тэгээ гурав дахь ойлгосон зүйл нь юу юм бэ гэхлээр хэрвээ бага зардлаар одоо мөнгөнд хэмнэлттэй байдлаар өөрийнхөө сэвхний асуудлыг шийдий, сэвхээ бүдэг хിവэр нь хадгалъя гэж бодож байгаа бол хуурай витамин С хэрэглэх ёстой байна гэж би бол ойлгосон. Яг уу мэдээж мөнгөндөө санаа зовдгоо те эсвэл байнгын өдөр тутамдаа ийм шингэн витамин С авах боломжтой хүн байх юм бол мэдээж тэрнийг хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ магадгүй над шиг юм те хэм төгсөр зардлаар өөрийнхөө сэвхний асуудлыг шийдье гэж бодож байгаа хүн байх юм бол хуурай витамин С хамгийн зардал багтай боловч хамгийн сайн үр дүн өгдөг бүтээгдэхүүн байдгийн байлээ гэдгийг ойлгож авсан. За дөрөвт нь гэх юм бол сэвх харилгадаг гоо сайхны үйлчилгээнүүд ээ штэ. За жишээ нь бол лазер байна те. Тэр лазерын дотор маш олон төрлөөр хуваагдчихж байна. Энэ болгоон чинь хизээж сэвхийг арилгах урт хугацааны шийдэл биш юм байлээ гэдгийг бол би маш сайн ойлгосон. Яг уу энэ лазер нь яг олдмол сэвхтэй хүний хувьд шийдэл байж болох юм. Яагаад гэх юм бол олдмол гэдэг чинь яг тодорхой нэг хугацаанд ямарваа нэг хүчин зүйлээс болоод сэвхтэй болцсон. Магадгүй тэрнийг арилгачих юм бол дахиж гарахгүй тийм төрлийн арьстай хүн байж болно шүү дээ. Тэднэрт яг уу лазер тохирч магадгүй юм. Гэхдээ миний яг туршлага дээрээс хэлэхэд надад бол яг тийм үр дүн бол гараагүй. Тийм учраас би өөр шигээ юм удмын буюу удамшдаг төрөлхийн сэвхтэй хүмүүсийг хизээж бити одоо лазер хийлгэж арьсаа эмзэгшүүлээрээ арьсандаа муухай сорвтой юм нөхцөлттэй үлдээрээ гэж хэлмээр байна. Нэрийн энэ хуурай витамин С-тэй холбоотой нэг юмыг нэмжлэхээ мартсан байна. Би энийг яг сайн үйлчлэхтэй гэдгийг өөр дээрээ бас өдөр болгон баталж байгаа юм шиг надад санагдаад идэв байхгүй юу? Яагаад тэгэхээр би чинь Австралид амьдарч байгаа. Тэгээд далайн эрэгтэй ойрхон амьдардаг учраас үе үе ингээд далайн эрэг рүү явцдаг. Тэгэнгүүт яг нарны шууд гэрэл доор хідэн цаг байнгут би
далайн эрэг дээр очиход ингээд амар бүдэгхэн сэвхтэй хүн очсноо далайн эргээс буцаж явахдаа ингээд мангар тод ингээд бор сэвхүүдтэй болчоод буцчихдаг байхгүй юу. Тэгээл би гэртээ ирээд шууд маргааш өдрөөс нь энэ бүтээгдэхүүнээ үргэлжлүүлээл хэрглэж байгаа шүү. Өдөр болго хэрглэж байгаа. Тэгэл энийг хэрэглээл нэг 2 3 өдөр болчингууд нөгөө тод байсан сэвхнүүд нь буцаал нормалны төвшөнд очиол тий. Буцаал нөгөө нэг бүдэгхэн жоохон шар өнгөтэй болоод хувирчдгийг. Тийм болохоор би бас энэ хуурай витамин С-ний ач тусыг би бүр өдөр тутмын амьдралдаа одоо ч гэсэн байнгын мэдэрсээр явж байгаа. Тийм ч учраас ч би энэ хуурай витамин С чинь сэвхний хамгийн хямд өртөгтэй дээрээс нь хамгийн чанартай шийдэл юм байна гэж бодоод байгаа юм. За тэгээ миний энэ бичлэгийг үзээд ер нь хуурай витамин С буюу одоо энэ powder витамин С хэрэглэе гэж бодож байгаа хүмүүст зөвлөгөө өгөхөд энийг анх хэрэглэж байгаа хүмүүс бол маш бага хэмжээгээр бүр ингээд яг цэг шиг хэмжээгээр алган дээрээ авчаад тэрэн дээрээ өөрийнхөө серумыг тусааж хэрэглэх ёстой байт юм лээ. Тэгэхгүй бол энэ витамин С гэдэг чинь өөрөө маш хүчтэй байдсан шүү дээ. Энийг шууд нүүрэн дээрээ аягүй хэмжээгээр төрөхчөнгүүд ердөөсөө өмнө нь ийм хүчтэй юм хэрэглэж үзээгүй арьс чинь цочирдоод улааж хавдах эсвэл янз бүрийн тууралт гарах гэдэг эрсдлүүд бол зөндөө байгаа. Тийм учраас зүгээр нэг яг үзэгний цэг шиг бага хэмжээгээр эхэлж хэрэгэлчээд тэрнийг нэг 2 3 сарын хугацаанд ч юм уу эсвэл 1 сарын хугацаанд тийм бага доозоор хэрэглэж явж агаад арьс чинь аяанда дасаад ирэхин цагт тэр 1 цэгээ 2 цэг болгоод тэгээ дараа нь 3 цэг болгодог ч юм уу. Тиймэрдүү байдлаар нэг өсөндөө арьсандаа дасгаж иж энэнийхээ хэмжээг жоохон ихсгэх ёстой байт юм байлээ. Тэгэхгүй миний уншсанаар хүмүүс болохоор шууд айгүй хэмжээгээр анханасаа хэрэглээд эхэлждэг. Тэнгүүд эргээгээд арьсанд нь хариу ургал үзүүлэнгүүт энэ хуурай витамин С чинь ердөөсөө болдгоо юм байна. Надад тохироогүй нэтрээ гэд хүмүүс ер нь бол гомдол гаргаад ам уутай байгаад идэм шиг надад санагдсан. Мэдээж бүтээгдэхүүн худалдаж авангууд бүтээгдэхүүний чинь хайрцагных нь ард яаж хэрэглэх заавар нь бүгдээрээ байгаа. Тэрнийгээ ингээд маш сайн чандлан мөрдөөрөө тэхгүй болвол яг түрүүний хэлсэн шиг нүүрэн дээр нь юм туурж мураад янз бүрийн асуудал бол дахиад үүсэн шүү. За тэгээ миний сэвхтэй холбоотой түүх туршлага нэг иймэрдүү байла. Өмнө нь бол би ингээд дөнгөж 20 морь хүрч байхдаа сэвхгүй л болчих юм бол би өстой хөөрхөн болчих гээд байна. Сэвх байгаа учраас би хизээч хөөрхөн болж чадахгүй гэх мэт тиймэрдүү юмнууд бол байнгын боддог байсан. Гэхдээ одоо ингээд том болохын хэрээр гэх юм уу нас явахын хэрээр өөрийнхөө одоо энэ байгаа эд эрхтэн эд эс нэг бүрийг хүн ингээд хайрлаж эхэлдэг юм шиг надад санагдаж байна. Тэгээд нэг өсөндөө энэ сэвхчин ч гэсэн Эрка гэдэг хүнийг тодорхойлж байгаа нэг хүчин зүйл шүү дээ. Тийм учраас энийгээ үзэн ядхаас илүүтэйгээр байгаа чигээр нь хайрлаад харин энийгээ яаж илүү сайжруулах боломжтой юм. Яавал илүү ингээд гоё харагдахын гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөөд ажиллана уу гэхээс биш огт устгаж алга болгоод тэгсэн цагтаа л би хөөрхөн болох гээд байна гэж бодож огт болохгүй юм байна гэдгийг бол амар сайн ойлгосон. Одоо энэ сэвхний талаар ярихдаа би өрдөөсөө хичгээ болцсон сэвх одоо миний хувьд эмзэг сэдв байхаа болчихсон байна. Тийм учраас ч одоо би энэ бичлэгийг хийж чадчихээн. Тэрнээс биш би сэвхнийхээ талаар эмзэгэлдэг эсвэл одоо ч гэсэн надад сэвх яг үндэ байгаа. Ийм байсан бол би энэ бичлэгийг хийж чадахгүй байх байсан бах. За тэгээ магадгүй над шиг ийм сэвхнээсээ болоо дандаа өөртөө амар итгэлгүй явдаг эсвэл өөрийгөө царай муутай гэж боддог хүн байх юм бол наа чи өрдөөсөө асуудал биш юм бэлээ. Зүгээр өөрийгөө хүн хайрлаж сурах хэрэгтэй юм бэлээ. Сэвхтэй чигээр нь хайрлаад гол нь сэвхээ зүгээр арчлаад явах хэрэгтэй юм байна гэдгийг бол би одоо ойлгож байна. Гэхин ч бас цаашаа энэ би зүгээр тэгж боддог болсон. Тэгэхээр магадгүй өөртөө гутраад авах юм бол над шиг нэг бас бодож үзээрэй. Миний өнцгөөс бас бодоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд миний энэ хүү бичлэгийг үзээж одоо миний түүхийг хуваалцсанд сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.